Усан сэлэлтийн өсвөр үе идэрчүүдийн улсын аваргын тэмцээн Орхон аймгийн Эрдэнэт хотын Хангард спортын ордны усан бассейнд зохиомжтой байна. Тэмцээний бага насны ангилалд нийслэлийн ерөнхий боловсролын оюуны онц дунд сургуулийн 1-р ангийн сурагч Гүндэн Бэлэг амжилттай оролцлоо. Гүндэн Бэлэг энэ оны 2-р сард Таиланд улсад зохиогдсон олон улсын тэмцээнд оролцсон бол улсын аваргын тэмцээнд анх удаа өрнөж хувийн дэд амжилтаа ахиулжээ. Төв бэлсэнд явдгаа. Би тэгээд ганцаараа ирсэн. Найзуудтайгаа хамт ирсэн. Тэгээд би тэмцээнд орж байгаа. Тэгээд гоё юм. Миний нэрээ Бүжиглам гэдэг. Тэгээд миний нас 9-10 настай, би 10 настай. Тэгээд усан бассейнаар сэлдэг. Өнөөдөр 50 винер уралдлаа. Тэмцээний 13-аас 14 насны ангилалд хилэм клубын тамирчин Отгон Тамир эхний 2 өдөр 6 медаль хүртээд байна. Америкийн алдартай тамирчин Олимп дэлхийн аварга Майкл Фелпс шиг болохыг мөрөөдөх тэрээр хилэм клубын дасгалжуулагч Сүхбаатарын шилдэг шавнырын нэг юм. Отгон Тамир тэмцээний эхний өдөр 3 алтан медаль хүртсэн. Харин 2 дахь өдөр 100 метрийн өврөөр даллах, 200 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд төрүүллээ. Өрсөлдөгч нар бол чанга байна. Угаасаа өмнөх жилээс илүү хурдан болоод тэг илүү дайлал ерөө ордог болсон байна. Отгон Тамир 2022 оны 3 дугаар сараас эхэлж усан сэлэлтийн спортоор хичээлсэн байна. Спортын 1-р зэрэгтэй тамирчин тэрээр анхны тэмцээнд хамгийн сүүлийн байрт орж байсан бол 2023 онд тус тэмцээнээс нийт 16 медаль хүртжээ.